Эрхэм үзэгчдийг Бурятийн бурхан шашинтны төв эвлэгэн дацсан зочлон бурхны шашны хосгүй гайхамшиг болон дайн дэлхийд гайхагдж буй итгэл хамбын ариун лагшинд бараалхан адис хүртэж эргэл мөргөл хийх ариуслын аялалд өрн залж байна. Ариуслын зууч Будда тур. Их Монгол орны бурхан шашны 3 зулын нэг ламын гэген дэнзэн чож шинэн хувилгааны санаачлаг айлтгалаар дээрхэн гэген тэн 14 дугаар далай багш өөрийн номын өргөө дарамсалаа хотно 2 туудагаан Монголын сүсэгтэн олонд зориулан 2012 оны 12 дугаар сарын 2-оос 4-ний хугацаанд дээдийн номын айлдвар айлдан. Эрхэм үзэгч танаа морин 3 эрхэм эрдэм бүхэн гарахын үндэс. Цагаан дараагийн насны авшиг хүртэн далай багшид бат туршил өргөх ариун буйны чуулганд нэгдэх заллаг айлтгая. Ариуслын зууч Будда тур оператор. 2008-2011 оны хүүхдэд ялтай сургууль өргөмжлөлт, топ сургууль өргөмжлөлт, математикийн өндөрлөлсөн сургуультай, орд сургуулийн цэцэрлэгийн Galaxy зөрчилбөр 14 дахь жилийнхэн бэлтгэл ангийн эсэлтийг авч эхэллээ. Бид танаа хүү охиныг сургахдаа чанартай боловсрол, ирээдүйн баталгаа өрөөндор хувь хүний хөгжлийг эрхэм болгож, сургуулийн технологиг уламжилт болон орчин үеийн аргуудыг хослуулан хэрэгжилж, шинэ зууны иргэн бэлтгэхийн төлөө шамдан ажиллах болно. Харилцагч 9908 66 44. За эрхэм үзэгчтэй өнөөдрийн нөхөө улсын учрал бүрдсэн өдөр бид бүхэн алс тэртэй их нутгаасан цас Хямлаан нурууны баруун хойд салбарыг зорин ирж дээрхэн гинтэнд бараалгахад байж байна. За одоо яг бидний энэ сууж буй өргөө бол дээрхэн гинтний ордон руу ордог хүлээлгийн танхим байгаа. За бид бүхэн техник хэрэгслээ шалгуулад ингээд хүлээлгийн танхимд устган хүлээж байна. За тун удахгүй бид дээрхэн гинтэнд бараалгаж гинтэнд одоо зорьсон үйл хэрэгээ бас товч дурддаад дээр нь бас сэтгүүлчд маань сонирхсан асуултаа асууж ингээд бид өхний одоо энд ирсэн үндсэн ажлыг өндөрлөх юм учиртай ингээд өнөөдөр бид одоо энэ ажлаа амжуулаад Дели хотын зүг одоо хөлгийн жилөө залнаа. За өнөөдөр Дарамсалаа хотод харьцангуй сөрөвтөр өглөө бас нэлээд тийм хуртай бороотой сайхан байлаа. За бид бүхнийг анх Монголд энтэг рүү явах асуудал шийдэгдээд виз мэдүүлдэг өдөр мөн Монголд анхлан одоо хур бороо орж байсан. За энэ магадгүй энэ жилийн хамгийн эхний бороо байсан. За энэтхэгт буюу Дарамсалаа хотод ирэхэд бас одоо бороотой 3 хоногийн өмнө байсан бол өнөөдөр бас ихний бороотой. Монголчуудын хувьд бол нэг эртнээс хувьтай хүн борооноор гэж одоо хур бороор маш их хүндэтгэн дээдэлж бэлгшээдэг юм сайхан уламжилтаа. Тэгэхээр бид бүхний энэ аяллын үрдэн маань бас сайхан байх болов гэсэн юм одоо сэтгэлдээ нөхөө одоо хурын хур бороотой хоёулдан одоо сэтгэлд бууж байна. Ингээ та бүхэндээ одоо дээрхэн гинтний өргөөнөөс одоо бэлтгэсэн нэвтрүүлгүүдэд ингээ өргөн барих болно. Хорин-нэгдүгээр зуунд хэвлэл мэдээллийн салбар маш чухал тооцогдож байна. Ялангуяа арчилсан улс оронд хэвлэлийн эрх чөлөө гэдэг бүрч илүү чухал байна. Монгол улсын хувьд эрдэнэ баялаг уламжлалт, шашин соёл, орчин үеийн хөгжил дэвшлийг хослуулсан улс орн. Уламжлалт, баялаг, шашин соёлын хөгжүүлэхэд сүм хийдүүдэд үүрэг хариуцлага ноогдохын зэрэгцээ. Хэвлэл мэдээллийн та бүхэнд ч үүрэг хариуцлага ноогдож байгаа гэж бодож байна.
Би энтхэг болон Америк, Европ, Япон зэрэг улс орнуудаар явах үедээ сэтгүүлч нарт өнөөдөр зөв явдал мөр энэрэн нэгүүлсэн болон бусдад туслах тусч сайхан сэтгэл зэргүүдэд анхаарлаа хандуулах нь багасч байна. Тийм учраас сэтгүүлч та нар энэ тал дээр анхаарлаа хандуулах хэрэгтэй гэж хэлсээр байна. Хоёр дугаарт шашин хоорондын эв зохицол маш чухал байгаа тул энэ тал дээр мөн адил та нар анхаарлаа хандуулах хэрэгтэй. Эдгээр зүйлүүд дээр хэвлийнхэнд үүрэг байгаа гэж хэлдэг. Монгол улс түүхийн талаас Бурхны шашинтай улс орн. Тийм учраас монголчуудын зан заншил Бурхны шашинтай маш их уялдаа холбоотой байгаа. Орчин үеийн хөгжлийг олохын зэрэгцээ дотоод сэтгэлийн амар амгалан олоход Бурхны шашин та бүхэнд ихээхэн нөлөө үзүүлэх болно. Монголчуудын дотор янз бүрийн шашин шүтдэг, бүр ямар ч шашин шүтдэггүй хүмүүс байж болох авч нийтэд нь авч үзвэл Монголын шашин соёл гэвэл яахын аргагүй Бурхны шашин болж таарна. Бурхны шашин шүтнэ гэдэг нь зүгээр шашин шүтэх эрх чөлөөний асуудал биш. Хамгийн гол нь энэ шашны ач тус нь юу байна? Үүнийг шүтгэхийн учир шалтгаан нь юу байна гэх зэргийг ойлгож ухаарч шүтэх нь маш чухал юм. Тийм учраас Бурхны шашин шүтэх гэж байгаа бол энэ шашны цаад утга учрыг ухаарах хэрэгтэй. Жишээлбэл Бурхны шашны дотоод сэтгэл судлалын арга ухаан нь академик түвшинд явагддаг юм. Сэтгүүлч та нар Бурхны шашны талаар мэдээлэл түгээхийн зэрэгцээ сургалт судалгааны энэ зүйлүүдээс олон нийтэд хүргэж байх хэрэгтэй. Бурхны шашинд бие эрхтний мэдэл болон сэтгэлийн мэдэл зэргийг хэрхэн ялгадаг талаар хэвлэл мэдээллээр тайлбарлан ярьдаг байвал сайн. Би сэтгүүлч та нарт та заан шиг урт хошуутай байх хэрэгтэй шүү гэж хэлдэг. Та нар бодит үнэн хаана байна? Тэр бүгдийг үнэртэх адил эр жолоод ард түмэнд мэдэгдэг байх хэрэгтэй гэж хэлдэг. Сэтгүүлч та нар шудраг байр сууринаас аль нэгэн талд туйлшралгүй бодит байдал сайн байсан ч муу байсан ч тэр бүгдийг үнэн зөвөөр нь ард түмэнд таниулах нь чухал юм шүү. Өнөөдөр та бүхэнтэй уулзж байгаадаа би маш их баяртай байна. Та бүхэн энэ газрыг зорин ирсэн байгаа. Та бүхэнд баярлалаа. За ингээд асуулт хариултаа эхлэе. Дээрхийн гигантын таны ачлал ивэлээр 1979 оноос хойш Монгол оронд Бурхны шашин дахин дэлгэрсэн. Их хөлөгний уламжлалыг хадгалж ирсэн төвд Монгол хоёр орны цаашдын Бурхны шашны хөгжил ямар байвал зохистой? Таны хэлсэн үнэн билээ. Төвд Монголд дэлгэрсэн Бурхны шашин нь их хөлөгний онцлог бүхий шашин мөн. Монголд Бурхны шашин дэлгэрсэн цаг хугацааг 3 хуваасны сүүлийн дэлгэрэлт нь манай төвдөөс дэлгэрсэн гэж үздэг. Монголоос олон эрдэмтэн лам хуврагууд төвд дэрэн ном үзэж байлаа. Тэдний туйрвсан гайхамшигтай ном зохиолууд бишгүй их бий. Эдгээр дэлхийн олон эрдэмтдтэй уулзж байхад дэлхий дээр Бурхны шашны үзэл онолыг учир шалтгааны ухаанаар нутлан тайлбарласан. Ловон чоглон болон чойдог нарын арга зүйгээр тайлбарлсан шашин бол ганц төвдийн шашин юм а гэдэг дээр санал нэгдэж байна. Бурхны шашинтай бүх улс орн ийм биш байна. Жишээлбэл Бурхны шашин дэлгэрсэн Хятад, Япон, Солонгос гэх мэт улс орнуудад хэдий их хөлөгний шашин дэлгэрсэн бэлгүүний зүрхэн судрыг уншдаг боловч учир шалтгааны ухаан, нотол хувийн ухаанд төдийлөн суралцдаггүй мэт байдаг. Тийм учраас ловн чоглон, чойдог нарын учир шалтгааны ухааныг анхааран судалдаг нь гагцхүү төвдийн Бурхны шашин болж байгаа юм а. Төвдийн Бурхны шашин ийм байх тул төвдөөс Монголд дэлгэрсэн Бурхны шашин ч энэ мэт байх нь дамжиггүй. Ар болон өвөр Монголоос учир шалтгааны ухаанд мэрэгшсэн агуу том эрдэмтэд маш их гарсан нь түүхэнд тод бий. Жишээлбэл Алагшаа Дандар Лаарна гэж агуу их эрдэмтэн байлаа. Энэ хүү бусдаас онцгой шашныг хадгалж, хамгаалж,
хөгжүүлэн авч явах нь уг шашны сургаал номлолд сайтар суралцахаас шалтгаалах болно. Би төвдийн буддист, хятадын буддист, өөр бусад бурхны шашин шүтдэг хүмүүст бид 21-р зууны бурхны шашинтан байх ёстой шүү гэж хэлдэг. Үүний гол учир нь юу вэ гэвэл орчин үеийн мэдлэг боловсролтой дээр нь бурхны шашны суурь онол зэргүүдийг сайтар ухаарсан байх хэрэгтэй гэсэн үг. Бурхны шашны суурь онолуудыг сайтар ухаарсны үүднээс бурхан шүтэндэн сүсэг бишрэл олдог байх хэрэгтэй. Төвдүүд бид өнөөдөр бусдын нутагт цагаачлан амьдарч байгаа хэдий ч халах, буряд, халимг тэргүүтэй Монгол үндэстэн нийт 400 гаруй лам хуврагт бурхны шашны боловсролыг олгож байна. Энэхүү сургалтанд лам хуврагуудад тасралтгүй хамрагдах хэрэгтэй. Үүний зэрэгцээгээр өөрсдийн нутаг орондоо сүм хийдүүдэд энэхүү сургалтыг бүрэн гүйцэд дэлгэрүүлэх хэрэгтэй. Цаашдаа дан ганц сүм хийдэд бус ерөнхий боловсролын сургуульд ч энэхүү сургалтыг дэлгэрүүлэх нь зүйтэй гэж бодож байна. Манай энд төвдийн дунд сургуульд бурхны шашны сургаалт суралцах, ялангуяа уламжлалт сургалтын арга болсон буддийн гүн ухаанд суралцдаг дагсал, хаялцах арга барилыг нэвтрүүлээд байна. Өнөөдөр энгийн эрэгтэй эмэгтэй хүүхдүүд дагсал хаялцсан ном үзэж байна. Мөн Ладагт энгийн эрэгтэй эмэгтэй оюутан сурагч нар бурхны шашны сургаалаар асуулт хариулт зохион байгуулж санал бодлон өөр хоорондоо солилцож байна. Тийм учраас явандан Монголд ч гэсэн энэ арга барилыг хэрэгжүүлвэл сайн. Энэ зайлшгүй бурхны шашинтан болох хэрэгтэй гэсэн үг биш ээ. Хамгийн гол нь бурхны шашны үзэл онол, ялангуяа дотоод сэтгэл судлалын арга ухааны талаар ойлгох нь чухал. Нийт ард түмний дунд ч гэсэн өөр хоорондоо ярилцсан хэлэлцдэг байх хэрэгтэй. Заавал нэг хутагт хувилгаан эсвэл лам багшийг ширээнд залж ном сонсох ус. Тойрч суугаад өөр хоорондоо ярилцсан хэлэлцэж санал бодлон чөлөөтөө солилцдог байх нь маш чухал байгаа юм. Энэ бүгд хамгийн гол нь өөрсдөө хэдий хэмжээний ач холбогдлохоос шалтгаалх болно. Ач холбогдлохын тулд эхлээд түүний учир шалтгааныг таньж мэдэх хэрэгтэй. Учир шалтгааныг таньж мэдэхин тулд тайлбар хэрэгтэй болно. Өнөөдөр баруунд болон Америкийн сэтгэл судлалын эрдэмтэд бурхны шашны сэтгэл судлалын тал дээр маш их анхааран судалж байна. Тэдний үзэж байгаагаар сэтгэл судлал болон сэтгэл судлалын талаар тайлбар хийхэд бурхны шашны сургаал номлол маш их тус болж байгаа юм байна. Монгол улс бурхны шашны эртний уламжлалтай ард түмэн бурхны шашныг уламжлалт арга ухаанаар хөгжүүлэх болон эдгээр баруунд бурхны шашин дэлгэрч байгаа арга барил хоёрт сайн болон муу талууд байна. Жишээлбэл баруунд зан заншил, итгэл үнэмшлэхээс илүү судалгааны төвшөнд бурхны шашин дэлгэрч байна. Та энэ хоёрын ялгааг хэлж өгнө үү? Дан ганц гүрэн засал, лүн ван хүртэлтүүд явбал бурхны шашин түргэн доройдохын шалтгаан болно. Энэ төдийгөр бурхны шашны онцлогийг гаргаж чадахгүй. Бүх шашинд хурал ном хурах, ямар нэгэн зан үйл үйлдэ. Ёроол тавих зэрэг зан үйлүүд байдаг. Эд баялаг бүтээх, нас уртасгах, өөрийн дайснан эрэхэнд хураах зэрэг амирлангуй, хатуу, эрэхэнд хураахад зан үйлүүд бурхны шашинд арай илүү их байна. Гэвч үүгээр бурхны шашны амин голыг барьж чадахгүй. Эдгээр урд өмнө бурхны шашин дэлгэрч байгаагүй улс оронд бурхны шашныг сонирхох болсон нь бидний энэ өрөөнд залаатай байгаа 17 бандит нарын сургаал номлолыг сонирхох болсонтой холбоотой. Эдгээр эрдэмтэн бандит нарын сургаал номлолд зан үйлүүд байгаа боловч гол сургаал нь биш л дээ. Хамгийн гол нь тэдний айлдсан төв үзэл, бэлэг барамид, учир шалтгааны ухаан, Абидармын асуудыг сайтар номлосон сургаал номлосон. Өнөөдрийн шинжлэх ухаанд үн цэнтэй болсоор байна. Би нэгэн жишээ хэлье.
1960-ад оны үед би Ладаг танхаж үед орчин үеийн мэдлэг боловсролтой Англид сургуульд суралцсан улс төрийн өндөр албан тушаалтай нэгэн сайд өөрсдийн сүм хийдүүдэд төдийлөн анхаарал хандуулахгүй байгаа нь ажиглагдсан юм. Тэрээр надад Ладакийн сүм хийдийн хүмүүсийг байлцуулахгүй тусдаа уулзах хүсэл тавьж байлаа. Тухайн үед Ладагт сүм хийдүүд гүрэм заслыг маш их хийдэг байсан ч мэдлэг боловсролтой хүмүүс үүнд төдийлөн ач холбогдол өгөхгүй байгаа нь тодорхой байлаа. Төдөлгүй алгуур бурхны шашныг таниулан тайлбарлах үйл ажиллагаа улам өргөжсөн бөгөөд өнөөдөр бурхны шашны яриа хэлэлцүүлэгт ихтэй сургууль төгссөн залуучууд болон улс төрийн албан тушаалтай хүмүүс голлон оролцож байна. Тийм учраас бурхны шашны сургаал номлолд сайтар суралцах нь маш чухал. Гүрэм засал, зан үйлүүд нь бурхны шашны талаарх сургаал номлолд сайтар суралцсан мэдлэг боловсрол дээр суйрлаж чадвал үр дүнтэй байх болно. Бурхны шашны сургаалын талаар төдийлөн мэдлэг байхгүй бол хум гэж хэлсэн төдийхнөр үр дүн гарахгүй. Гэдэг үгийг хинду шашинд маш ихээр чухалчилдаг. Мөн галан тахил өргөх, тэнгэр шүтэнэн тахих тэргүүтэй зан үйлүүд хиндугийн нууц тарины зан үйлд маш их бий. Бурхны шашныг эшиллэн болон онлын гэж хоёр хуваадаг. Эшиллийн шашин гэдгийг бурхны шашны сургаал номлолыг сонсох болон номлохын үүднээсээ дэлгэрүүлдэг бол онлын шашин гэдгийг тухайн сонсож авсан мэдлэгийн анхааран авлага болгохын үүднээсээ дэлгэрүүлдэг учиртай. Анхааран авлага хийхин тулд хэрхэн анхааран авах ёсыг нотлон буулгаж ухааран авах хэрэгтэй бөгөөд үүний тулд тухайн номлолд сайтар суралцах хэрэгтэй болно. Тийм учраас эшиллийн эрдэм нь эхэнд онлын эрдэм хойно нь бий болдог. Эшиллийн болон онлын шашин дэлгэрхийн суурь нь бурхны шашны сургаалд сайтар суралцах явдал юм. Би энтхийн 17 бандит нарыг бусдад тайлбарлахдаа эдгээр 17 бандит нар эрдний наланда хийдийн алдарт профессорууд юм шүү гэж хэлдэг. Эдгээр хүмүүс үнэхээр их эрдэмтэй профессорууд байна. Жишээлбэл хутагта нагар жунааг аваад үзвэл бурхны шашинд 2 дугаар бурхан гэж алдарсан хүн шүү дээ. Тэрээр агуу их эрдэмтэн мөн. Бид бурхан багшин альдсан 100 гаруй бот номыг төв тэлэнд орчуулж ганжуур гэх бүтээлийг гаргасан. Мөн нагар жуна тэргүүтэй эртний эрдэмтэд мэрэгд түүнд тайлбар хийж олон бүтээл гаргасан бөгөөд тэдгээрийг данжуур хэмээн нэрлсэн. Эртний мэрэгд эдгээр сургаал номлолыг айлдсан нь өдгөө хүртэл өвлөгдөж ирсэн бөгөөд хэрв тэд зөвхөн зан үйл гүрэм заслын ном номлосон бол тэдгээр номлол өнөөдрийн хүртэл 2000 гаруй жилийг туулан ирэхгүй байх юм а. Таны айлдварын дунд шашнаас ангид ёс суртахууны талаар маш их гардаг. Шашнаас ангид ёс суртахууны талаар та Монголын ард түмэнд хандан сургаалan айлно. Бурхан багш өөрийн сургаал номон айлдахдаа шавь наран оюун санааны цар хүрээгээр нь 3 хөлгөн оюун ухааны хүчин чадлын үүднээс нь 4 тогтсон таалал гэж хуваан сургаал номон айлдсан байдаг. Ингэж айлдсан нь шавь нарын бодол санаа оюун ухаанд нь тааруулж айлдсан байгаа. Бурхан багшин сургаалын гол үндэс суурь нь боди галын бие үгийн онол байдаг. Гэвч бурхан багш зарим шавь нарын оюун санаанд тааруулж бие гихч байна. 5 цогцыг үүрэгч бие хэмээгч байх болоо хэмээн айлдсан юм. Бурхан багш гэлэнгүүдээ алтыг олон дахин нягтлан шалгадаг шиг миний сургаалыг мөн тэр адил шалгаж нягтлан үзэх хэрэгтэй хэмээн айлдсан байдаг. Саяхан би мэдээнээс дэлхий дээр 7 тэрбум хүн амьдарч байгаагийн 1 тэрбум нь огт шашин шүтдэггүй гэсэн судалгааг олж харлаа. Хэрвээ бурхан багш энэ цаг үед морилсон бол шашнаас ангид ёс суртахууныг зайлшгүй номлох байсан.
Барууны орны зарим нэгэн шашны хүмүүс шашнаас ангид гэдгийг шашинд хүнд төлөвийг хандаж байна гэсэн байр сууриас хүлээн авч байгаа бол шашнаас ангид гэх энэ нэр томьёо энэ тэгт одоогоос 3000 гаруй жилийн өмнө хэрэглэгдэж эхэлсэн байна. Энэ тэгт секулар гэдэг үгийг бүх шашинд хүндэтгэлтэйгээр хандаж буй байдлаар хүлээн авдаг. Бүр шашин шүтдэггүй хүмүүст ч хүндэтгэлтэй хандсан ойлголт байдаг. Манай дэлхий дээр үүсээд буй асуудал бэрхшээлийн ихэнх нь зөв явдал мөр, сайхан сэтгэл, шудраг байдал дутагдсанаас үүсэж байна. Худал хуурмаг, омог бардам, шудраг бус байдал маш их асуудал. Бэрхшээлийг үүсгэж байна. Ямар нэгэн шашин шүтэж байгаа тохиолдолд тухайн шашин нь энэ бүгдийг хийж болохгүй гэж хорьсон байдаг. Харин шашин шүтдэггүй хүн би худлаа хэлсэн ч болно. Надад л ашиг гарч байвал үүнийг хийсэн ч яах вэ гэж бод. Тэр бүхэл хувтагт хувилгааны нэр зүүсэн хэрнэн худлаа хэлж, бусдыг хуурм эхэлж, хуйл бус арга хэрэгжилж байгаа хүн байна шүү дээ. Энэ нь өөрийн шашин сургаал номлолон үнэн сэтгэлээсэн итгэл үнэмшил байхгүй шинж юм. Би анх Монгол очих үед нэгэн музейд очив. Тэр музейд нэгэн хүн аман ангайгаад ард түмэн түүний аманд цувран орж байгаа зураг байсан. Ийм явдал гарч байгаа шүү дээ. Аман дээр нь сайхан үг хэлж байгаа хэрнээ бодит байдал дээр үүний эсрэг байна гэсэн. Харин зөв явдал мөр, сайхан сэтгэл, шудраг байдал нь улс оронд, ард түмэнд, гэр бүлд, хувь хүнд тус болно. Энэ талаар нарийн ойлголт өгөх хэрэгтэй. Үүнийг ямар нэгэн шашинтай холбон тайлбарлавал шашин шүтдэггүй хүнд төдийлөн үр дүн гарахгүй. Тийм учраас энэ ойлголтыг шашнаас салгаж зөв явдал мөрөөр явах хэрэгтэй шүү дээ. Сайхан сэтгэлтэй байх хэрэгтэй шүү гэх зэргийг ойлгох хэрэгтэй. Өнөөдөр шинжлэх ухааны ялангуяа ангаах ухааны олон эрдэмтэд судалгаа хийсэн байгаа. Худал их хэлдэг хүнд стресс их үүсдэг. Амин хувийн хичээдэг хүнд цусны даралт их сөхөвжин үүсдэг. Мөн уур хилэн ихтэй хүний дархлааны систем доройтод гэсэн судалгаа гаргасан. Тийм учраас шашны талаас бус өөрийнхөө эрүүл мэндийн төлөө, гэр бүлийнхэн төлөө худлаа хэлж болохгүй юм шүү гэж ойлгох хэрэгтэй. Ялангуяа шинжлэх ухааны судалгааг баримт туулган зайлшгүй шашнаар намжуулалгүй энэ талын ойлголтыг бусдад суулгах хэрэгтэй. Үүнийг шашнаас ангид ёс суртахуун гэж нэрлэдэг. Жишээлбэл Бурхан багш арх битгий уугаарай гэж айлцсан гэвэл Бурханы шашин шүтдэггүй хүн Бурхан багш юу гэж хэлэх нь хамаалга. Би архинд дуртай архиан уунаа гэж бодно. Харин арх хуул чиний эрүүл мэндэд хортой шүү гэвэл тэр хүн үүнийг анхаарч магадгүй юм. Би ёс суртахуун гэдэг ойлголт нь бүх шашны суурь гэж боддог. Жишээлбэл эхэн хүүхдэн хайрлах явдал ямар нэгэн шашны номлол биш биз дээ. Энэ бол төрөлхийн биологийн мөн чанар юм. Муур, нохой, мал, зэрэг амьтад үр төлөн маш их хайрладаг. Эхэн ингэж хандах үед үр төлн ч гэсэн аяндан эхтэн дасч дотонсдог. Муур, нохой, адуу малд ямар нэгэн шашин шүтлэг байхгүй биз дээ. Харин хайр инрэл тэдэнд аяндан бий болж байдаг зүйл юм. Хүмүүс бидэнд инрэл хайрын сэтгэл төрөлхийн мөн чанараараа байж байдаг зүйл мөн. Баг байхтан инрэл хайрын сэтгэл байдаг байсан бол том болоод ирэхийн хэрээр тэр сэтгэл байхгүй болж байна. Орчин үеийн мэдлэг боловсролын тал дээр зөв явдал мөрийн талаар төдийлөн анхаарч үзэхгүй бөгөөд энэ талын сургалтыг төдийлөн өгөхгүй байна. Тийм учраас бид энэ талын ойлголтыг өгөх хэрэгтэй. Бурхны шашинд ёс суртахуун болон сэтгэл судлалын талаар маш их арга ухааныг заасан байдаг. Тэндээс бид гарц, уран нарийн арга замыг олж болно гэж үзэж байна. Монгол улс Бурхны шашинтай улсран учраас энэ талаар ярихад илүү хялбар байх болно. 율자 해마동기
тэгэл талдын совин шүтэг дэсэн цаглашгүй билег оюун Музыкчтай одоо бид бүхэн дөнгөж сая дээрхэн гинтнийхэн айл дүр сургаалыг хүртлээ. За гэгэнтэн маань бидний одоо 15 хүний хүссэн асуулт болгонд одоо хангалттай хариулж Монголын уран шигний хөгжилд хэрэг болохоос хоошид энэ одоо гарын авах болохоор маш олон төрлийн одоо энэ сэдвүүдээр чөлөөтэй одоо нэг айл дүр сургаалыг ажиллаа. Бид бүхэн одоо энэ хүү одоо айл дүр сургаалыг та бүхэндээ одоо бүрэн бүтээр нь одоо хүргэх болно. Их Монгол орны бурхан шашны 3 зүйлийн нэг ламын гэгийн Дэнзэн чож шинэн хувилгааны санаачлаг айлтгалаар дээрхэн гэгэнтэн 14 дугаар далай багш өөрийн номын өргөө Дарам Салахутны 2 туудагаан Монголын сүсэгтэн олонд зориулан 2012 оны 12 дугаар сарын 2-оос 4-ний хугацаанд дээдийн номын айлдвар айлдан. Эрхэм үзэгч танаа морин 3 эрхэм эрдэм бүхэн гарахын үндэс цагаан дараагийн насны авшиг хүртэн далай багшид бат туршил өргөх ариун буйны чуулганд нэгдэх заллаг айлтгая. Ариуслын зууч Будда тур оператор. Эрхэм үзэгч таныг Бурятийн бурхан шашинтны төв эвлэгийн дацсан зочлон бурхны шашны хосгүй гайхамшиг болон дайн дэлхийд гайхагдж буй итгэл хамбын ариун лагшинд бараалхан адис хүртэж эргэл мөргөл хийх ариуслын аялалд өрн залж байна. Ариуслын зууч Будда тур 2008-2011 оны хүүхдэд ялтай сургууль өргөмжлөлт, топ сургууль өргөмжлөлт, математикийн өндөрлөлсөн сургуультай, орд сургууль цэцэрлэгийн Galaxy зөрчил бүрэн 14 дахь жилийнхэн бэлтгэл ангийн эсэлтийг авч эхэллээ. Бид танаа хүү охиныг сургахдаа чанартай боловсрол, ирээдүйн баталгаа урайндар хувь хүний хөгжлийг эрхэм болгож, сургуулийн технологиг уламжилт болон орчин үеийн аргуудыг хослуулан хэрэгжилж, шинэ зууны иргэн бэлтгэхийн төлөө шамдан ажиллах болно. Харилцагуудас 9908 66 44